За Жүлдэр эрх соёлын сайд Дамжин юм танд хандаад энэ ашиг малтамлын тухай хуультай холбоотой асуудлыг нэг тодруулаад чуулганы эндэр дээрээс хідэн тоо баримтыг хэлхийг хүслээ. Тэгээ өмнөх засгийн үед орж ирэх байх гэд нэлээд хүлээлттэй байсан. Эрх соёлын салбарт тэр чигтээ ашиг малтамлын хуулийг бол хүлээж байгаа. Яагаад хүлээж байгаа юм бэ гэхээр одоо өчнөд үйлрүү үйлчилж байгаа бол 2006 онд шинжилэн хариулагдсан. За үүнээс хойш бол бусад хуулийг дагсан байдлаар 350 гаруй давсан өөрчлөлтийг авцсан. Тэгээ одоо анхны үзэл баримтлалаа ерөөсөө одоо агуулгад нь хүрэхгүй ийм хууль бол Жүлдэр эрх соёлын салбарт хэрэгжиж байгаа. Тэгээ өнгөрсөн одоо өмнөх засгийн үед хэрвээ ороод ирчихсэн байсан бол өнөөдөр бид нар хилцээд явах байлаа. Гэтэ таавал өөрөө яг мэрэгжлийн салбарын хүн учраас салбартай танилцах тэгээд одоо дасах тиймэрхүү зүйлүүд байхгүй шууд ажил руугаа ороод явбал хөндлөнгөөс ч гэсэн их ажиж байсан баха. Тэр нь ашиг малтамлын тухай хуулийг заавал сануулаад хэлэх хэрэгтэй байгаа юм. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлийн сайд Батын Батбаатар танд бол энэ устай холбоотой хуулиуд дээр нэлээд сайн анхаарал хандуулах ёстой байгааг анхааруулж хэлхийг хүссэн юм. Та тэгээд одоо эргээгээд уулзах шаардлагатай бол угаасаа улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийг миний би ахалж байгаа учраас за маргааш ажлын хэсгийн хурлаараас ерөнхий тайлан боогдох байгаа учраас дүгнэлтүүдийг танд хэлье. Устай холбоотой 4 үндсэн хууль бол одоо том хууль байгаа. За энэ хуулиудад давхардал хийдлийн судалгааг энэ ажлын хэсэг бол хийсэн байгаа. Тэгээ хуулиуд бол 2012 оноос хойш огт хөндөгдөөгүй жижиг тийм засварууд бол орсон ийм байдалтай байна. Тэгээ та мэдж байгаа хаа өнөөдөр бол одоо усны асуудлуудыг гишүүд хөндөж ярьж байгаа. Таач нэлээд төслүүдээ судалсан гэж хариулж байлээ. Энэ бол олзуурах хүчтэй хэсэг. Тэгвэл хууль эрх зүйн орчинд нь бол хангалттай сайн байж энэ цаашаа явах ёстой. Тэгэхээр газрын доорх усны судалгааг та заавал анхаарад төсөвтөө нэлээд сайн тусгаж орж ирүүлэх юм шаардлагатай байгаа. Учрыг нь зүгээр нэг тоон баримтаар хэлэх юм бол Монгол Улсын нутаг дэвсгэрийг 100% гэж үзэх юм бол газрын доор бид нар устай юм уу үгүй мүү гэдгийг нь ер нь 17% нь л мэдж байгаа юм. Бусад газраа ерөөсөө судалгаа хийгээгүй гэсэн үг ээ. Тэгэхээр энэ дээр та анхаарад цаашаа ажиллавал их одоо сайн байх болно. Тэгээ хамтарч ажиллахад мэдээж усны ажлын хэсэгт ажилласан гишүүд миний бие бас ажиллахад бол бэлэн гэдгийг илэрхийлье. За уян гишүүн бол одоо манай энэ ялангуяа геологийн салбарын их том мэрэгжилтэн тэгээ энэ салбарт дэцэдийн төвшөнд бас ажиллаж исэн геологийн төвд ажиллаж исэн юм хүн. Яачгүй салбараа ингээд дэмжиж яриад явдаг. Манай үүрийн туяа гишүүн Нанздын Наранбаатар гишүүдний одоо ахалсан энэ ашиг малтамлын хуулийн 20 гаруй гишүүн одоо энэ нэс бүрдсэн. За улсын хурлын дарга Амруу Исгалангийн захирамжаар бий болсон ажлын хэсэг эрдэс соёлын одоо яамтайгаа яриад одоо үндсэндээ одоо манай Туван сайттай нэлээд цаг гаргаж суусан одоо хуулийн төсөл бэлэн болсон гэж ойлгож байгаа. Эцсийн драфтыг хараагүй байна. Тэгээ эцсийн драфтыг нь өөрөөр хэлбэл эцсийн одоо бичигдсэн байгаа хэлбэрийг нь бол танилцаад уулуурхаан салбарын парламент дэх лобби бүлгийн өөрөөр хэлбэл энэ салбарын эрх зүйн орчны төлөө санаа зовж байгаа. Энэ салбар дээр хөрөнгө оруулалтыг татах ёстой. Энэ салбарын нийгмийн ойлголтыг сайжруулах чиглэлд хамтарч ажиллах тогтвортой хариуцлагатай уулуурхаан чиглэлийг барьсан энэ өөрчлөлтийг хийх тал дээр хэдүүлээ бас нэг цуг суугаад ойрын ирээдүйд ярих ийм бодолтой байна. Ашиг малтамлын хууль бол маш олон удаа өөрчлөлт орсон. За энэ одоо миний нэр дэвшээ явж байгаа салбарт 2 том хуулийн орчин ер нь орж ирэндээ гэсэн юм хүлээлттэй байна. Нэгдүгürt ашиг малтамлын хуулийн шинжилсэн найруулга. За хоёрдугаарт бол энэ биржийн тухай хууль гэсэн юм 2 том хууль удахгүй орж ирэх ёстой. Тэгэхээр өөрийн биеэр танилцаж за мөн бас энэ ажлын хэсгийн гишүүдтэйгээ дахин сууж яагаад энийг нэг оруулж ирнэ гэсэн юм бодолтой байгаа илэрхийлье.